Спутник Монгол радио 92.5 мандах наран шоу өглөөний зочинтой хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. За тэгээд өнөөдөр манай шоуны бас хүндэт зочин Ахилс Монгол олон улсын байгууллагын хөтөж гүйгч үүсгэн байгуулагч удирдагч гишүүн Төмөрхүү хүрэлцээрсэн байгаа. Танд энэ өглөөний мэнд хүргье. Өглөөний мэнд хүргье. За сайхан амарсан уу? Манай бас нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан маш их баяртай байна. За тэгээд ихвчлэн манайх нөгөө ингээд радио болохоор сонсогч ингээд харж чадахгүй, хүнийг харж чадахгүй ингээд сонсдог. Тэгэхээр Төмөрхүү гэж ямар хүн байд юм бэ? За одоо хөтөж гүйгч гэж бас ямар бас мэргэжил яг юу юм бол та гэж хүмүүс бас сайн мэдгүй байх. За тэгээд энэний талаар эхлээд өөрийгөө бас богино танилцуулна. За өглөөний мэнд сайхан амарсан, өөрөө сайхан амарсан уу? Сайхан амарлаа баярлаа. За тэг өнөөдөр нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. За миний нэр давхуу огтой Төмөрхүү. Би энэ Ахилс Монгол олон улсын байгууллагатай 14 оноос холбогдсон. Тий. Тэгээд бид энэ байгууллага тухайн жилдээ үүсгэн байгуулад тэгээд анхныхаа тамирчдыг олон улсын марафонд, Нью-Йоркийн марафоноор эхэлж явуулж исэн хамтдаа хөтөж гүйгчээр гүйж ингэж эхэлсэн. Тэгээд түүнээс хойш одоо хүртэл байгууллагатайгаа хамтдаа хөгжөөд зөндөө олон юмыг сураад ингэж явж байгаа. За одоо нэг Ахилс гэж энэ байгууллагыг нөгөө үүсгэн байгуулахад яг гівэнд юу болж тэнийг үүсгэн байгуулах санаа төрсөн бэ гэж хамгийн ихний асуулт бол гарч ирж байна. За би яг хуу 14-ноос хойш өмнө бол зүгээр өөрөө хувийнхаа хэмжээнд гүйдэг байсан. Тийм залуу байхаас эхлээд гэхдээ их хол биш ээ. 20-30 минут л гүйдэг байсан байх. Хамгийн холдоо 4-5 км байсан болов. Их зөөлөн гүйдэг. Тэгээд ер нь хөдөлгөөн хийх юмтай ертөнцийн бол нэг ойрч байгаагүй гэхдээ бүр хол байгаагүй. За тэгээд 14 онд би ажлын шугамар нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан нэг social good гэж арга хэмжээнд өргөдөж оролцсон. Тэгээд панел дээр суухад тэнд нэг 4-5 хүн байсны нэг нь одоо Ахилс Монгол байгууллагын маань бас нэг үүсгэн байгуулагч Саран Чулуун маань байсан. Тухайн үед бид биенийгээ таньдгүй, тэнд анх танилцчихсан улсууд. Тэгээд тэр 2 өдрийн арга хэмжээ байсан. Тэр арга хэмжээний явцад Саранчлуу өөрийнхөө бас хийх гэж хүсэж байгаа, зорж байгаа, хийгээд эхлүүлсэн байсан ажлуудаас ярьж ирсэн. Тэгээд тэрэнд бол хүчирхийллийг зогсоох, багасгах, олон нийтийн анхаарлыг тийм сэдв рүү татах гэсэн юм ярьж ирсэн. Тэгээд яг тэр арга хэмжээ болсон өдрийнх нь маргааш нь Сара маань нэг гүйлтийн арга хэмжээг үндэсний цэцэрлэгт төрөлөнд яг зохион байгуулах гэж байгаа. Тэгээд сонирхсон бүх хүмүүс нь ирээчээ гэдэг. Тэгээд тэр панел дээр байсан хүмүүсээ бас намайг оролцуулаад урьдсан. Тэгээд анх тэр гүйлтэнд очиж их нэртэйгээ би яг очиж байсан өглөө. Тэгээд тэр гүйтлэнд оролцож үзээд тэгээд ер нь Саран Чулуунтай манай их нэртэй танилцаад тэгээ энэ яриа маань эхлэв. Тэгээ яг Сарад маань энэ олон улсын байгууллага маань олон газар салбартай, зөвхөн Монголд биш. Америк нэгдсэн улсад бол зөндөө олон салбар бий. Тэгээд өөр улсуудад бас зөндөө олон салбар бий. Тэгээд Монголд салбарыг байгуулад Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст энэ спортоор хичээллэхийн сайхан зүйлийг бас түгээгээчээ гэж Dick Tram гэж энэ байгууллагын үүсгэн байгуулагч санал тавьсан байсан юм байлээ. Тэгээд Сараа маань дөнгөж тийм санал хүлээгээд автсан. За яаж эхлэх вэ, хаанаас эхлэх вэ, хэнтэй хамтрах вэ гэд явж исэн үе байсан байна л л те. Тэгээд бит хоёр энийг нэлээ ярилцаа дэлгэрэнгүй яриа. Тэгээ би Dick Tram гэдэг хүнтэй холбогдоод бас за ямар юу зориод байгаа, ямар санаатай гэж ярилцаа. За тэгээд зүр нь эхлүүлээгээд улсын бүртгэл дээр очиод бүртгүүлээд эхэлж ирсэн да. Тэгэхээр одоо яг үүсгэн байгуулж гэр бүр таавхан бүр хамгийн ихнээс нь ингээд хамт нийлж эхэлж ирсэн юм тийм ээ. Тэгсэн Монголын салбарыг бол тэгсэн. Тийм ээ. За тэгэхээр олон улсад одоо ингээд байгууллагууд одоо ямар чиглэлээр одоо хамтран ажилладаг вэ? Одоо за Ахилс гэхээр бид нар бол за нэг гүйлтийн
гүйлтийн марафон зохион байгуулдаг ийм нэг байгууллага юм шиг байна гэж зүгээр л энгийн хүмүүст ингэ шалт таардаг баг. А яг үндсэн одоо энэ байгууллагын үүрэг рол нь ямар юм бэ? Ямар чиглэлүүдээр ямар одоо үүрэг гүйцэтгэх одоо хийдэг вэ? Тэрний талаар та гоё дэлгэрэнгүй бас яриач. За энэ яг хав манай нөхдүүд өмнө нь бас энийг ярьсан байж магадгүй би давтаж яар. Гэхдээ хэрвээ яриаггүй байвал гэдэг нэг товчхон нөрдөд өнгөрөө энэ Dick Tramm гэдэг хүмүүс өөрөө залуу байхдаа би 24 настай байхдаа гэж санаж байна. Бензин колонк дээр бензин авч зогсож байгаад том тэрэг ухраад хөлийн бяцлаад ингээ хөлгөө болгосон. За тэгээ хиймэл хөлтөө их марафонуудын Нью-Йорк марафоныг анх удаа хиймэл хөлн дээр дуусгасан хүн 76 онд гэж би санаж байна. Тэгээд энэ хүн хөлгөө болчоод ер нь бусад энгийн хүмүүсээс ямаараа дутуу гэж бодож явсан сэтгэл тэр марафоныг дуусгаад өөрчлөгдөд. За энэ чинь би ингээд чаддаг мэддэг юмтай байх юм бол тэр нэг эргэтэн дутуу байх бол нэг дэлхийс өнчөж байгаа асуудал биш юм байна. Тэгээд энийг олон хүнд яаж мэдүүлэх вэ? Ингээ хүмүүс гэртээ суугаад юм уу те хоошоо суугаад ингээд өөрийгөө бас дутуу гэж үнэлээд байх нь шаардлагагүй буруу юм байна гэд. Тэгээ ер нь ингээд аль болох олон хүнд энийг тараа түгэй мэдрүүлэе гэж эхэлсэн ажил байлээ л те. Тэгэхээр яг энэ байгууллагын маань ерөөсөө үндсэн зорилго бол яг тэр л те. Тийм тэгээд энэ хүртээмжтэй байдлыг дэлгэрүүлэх аль болох хөгжлийн бэрхшээлтэй улсуудад эргүүлж итгэл найдварыг сэргээж өгөх, урам зоригийг бадраах ийм ажил байгаа. Тэгээд бид ч гэсэндээ Монголын салбар мөн л ялгаагүй яг тэр хүрээнд ажиллаа явуулдаг. Тэгээд энэ өөрийн чинь түрүүнд дурдсан итгэл найдвар боломж гэдэг 9 сард хийгддэг олон нийтийн гүйлт маань бол хөтөлбөрүүдийн маань нэг нь байгаа. Энэ бол бэрхшээлтэй улсуудыг нэг өдөрч гэсэндээ хамтд нь бөөгнүүлж нэг зорилготой нэг зүйлийг хийлгэснээр нөгөө үл үзэгдэгч хан аль болох байхгүй болох, аль болох намсах ийм ажил байгаа. Тэгээ яг хөө энэ бас нэг манай эрхэм зорилго дотор нэг ийм явдаг л да. Dick Tramm маань энийг бас гоё тодорхойлсон байдаг. Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй улсуудыг нийгэмшүүлэх, итгэл найдварын эргүүл бадрахад хоёр зүйлийг хийдэг. Тэр нь болохоор хөдөлгөөн спортоор дамжуулж хүмүүсийг нэгтгэх, хоёрт болох тэр бичил хамт олон буюу бичил бүлэгмүүдээр дамжуулах гэж яриад байгаа. Англиар бол micro communities гэж яриад байгаа. Тэгэхээр ийм хамт олонтой болсноор нөгөө хүн эргэж нээгдэх, сэтгэлээ онгойлгох, тийм ээ, зовлон жаргалаа ярилцах. Тэгээ нөгөө чадахгүй гэж бодож ирсэн юм энэ болж штэ, энэ чадчих юм чинь би чадах юм байна гэдэг. Ингээ би энийг дэмжиж явах юм сайхан уур амьсгалыг бүрдүүлдэг. Бас нэг чухал зүйл байгаа. Зөвхөн гүйлт спорт гэхээс гадна энэ юмд оролцох гээд ирснээрээ хүмүүстэй танилцаад сэтгэл санаагаа яриад, тийм ээ. Бусдаасаа сураад, бусдаа бас юм заагаад ингээд тэр бол бас аюул чухал зүйл байгаа. Хамт олон. За ерөнхийдөө ингээд бас байгуулалт ингээд тодорхой хэмжээнд ингээд танилцчихлаа. За хөтөж гүйж одоо ингээд хүн яг ямар хүн байд юм бэ бас. Хүмүүст бол ингээд хараад би ч гэсэн хийж чадсан штэ гэж бас дотроо бас боддог байх. Эсвэл би нэг хийж үзэх юмсаа гэж бас боддог тийм төрлийн хүмүүст байдаг бах тийм ээ. Тэгэхээр яг үндсэндээ та өөрөө яг ийшээ энэ одоо хөтөж гүйж гэсэн ийм одоо цолрог юм уу одоо яаж орсон бэ? За тэгээд таныг одоо яг юу болж төлөх вэ? Яг ийшээ орох. Тэгээд ер нь бол бас энэнийг сонирч байгаа хүмүүст та юу зөвлөх вэ? За энэ юу байгаа? Өөрөөр түрүүн хэллээ. Би бас чадах юм болоо чадах юм биш үү гэж хүмүүс бодож иж магадгүй гэсэн. Тэр бол гарцаагүй үнэ. Тий, энэ ер нь марафоны гүйлт гэдэг бол дийлж давшгүй тийм айхтар хэцүү зүйл бас биш ээ, тийм ээ. Би ч гэсэндээ марафонд анх удаа 15 онд гүйж эхлэхээс өмнө бэлтгэл хийгээд гүөхт би ерөөсөө нэг үндэсний цэцэрлэг төрөлн лөө гэрээсээ гүгөөд очиж чаддгүйсэн. Манай гэр сквадрын талбайтай ойролцоо байсан. Манай эхнэр бол гүйдэг багт шээ. Тэгэхээр ингээд богино хугацаанд ч гэсэндээ ингээд бэлтгэл хийгээд яваад тах юм бол бүгдээр ингээд марафон дуусгах боломжтой болдог. Манай хөтчүүч адилхан, тамирчид маань ч адилхан. Тэгэхээр яг нь тамирчид маань бас янз янзын бэрхшээлтэй төрөл бүрийн өөр онцлогтой тамирчид байдаг л та. Одоо харааны бэрхшээлтэй тамирчин байж болно, тэ сонсголын бэрхшээлтэй, тулах эрхтний бэрхшээлтэй, хиймэл эрхтэнтэй, тэ өхөл гартаач. За ингээд энэ улсууд маань
ийм замыг туулаад гүүхэд хажууд нь хань болоод гүдэг, дэмжээд гүдэг ийм хүмүүс хэрэгтэй болдог. Ялангуяа харааны бэрхшээлт улсууд дээр илүү ойлгомжтой санаанд буух бах тий. Тэгээд ингээд гарнаасаа уяа тийдэр гэж ярьдаг уяа бариад тэгээд хөлөө тааруулаад, хурдаа тааруулаад ингээд бэлтгэл хийсэн болохоор тэрийг ингээд тохируулсан байдаг. Тэгээ гүдэг. За тэгээд мэдээж замын залж байгаа тийм ээ. Тэгээ марафоны талбай дээр бас ялангуяа эхний гараанаас гараад нэг удааг багт бол хүн ихтэй байдаг. Нэлийн юм түгжрэлтэй гэх үү тийм ээ. Түлхэлцэх юм замаа олж ингээд сүлжиж гүөх ч юм уу тиймэрхүү хэрэгцээ гардаг. За тэгээд марафоны замд одоо монголчууд маань мөн ялгаагүй дэлхийн нийт хүн амтаа ер нь ойролцоо ингээд гүйлти спорт нэлийн түгээмэл болцсон. Тэгэхээр мэдж байгаа бах тийм усны цэгүүд байгаа. Усны цэгүүдээс усаа авч уух, нөгөө нэг гээлээ тохируулж уух. Тэгээд тэнд бас болж байгаа юмыг тайлбарлах тийм ээ. За одоо иймний хажуугаар гарч шүү, ингээ явж гин, одоо ийш ингээ иргэн хүмүүс айгүйх гоё дэмжиж гин, чиний нэрийг барьцсан зогсож шүү ч гэдэг юм тий. За тэгээд одоо гарны бэрхшээлтэй би бол одоо манай хүмүүс таних бах Азта Зоро гэдэг ер нь фейсбүүкээр их нөхөрсөг нийтж ийм манай нэг тамирчин би Зоротойгоо манай ихнэр дээр анхныхаа Зорогийн хувьд ч гэсэн анхных нь марафон байсан гүйжсэн. Зоро маань болох тэр 2 гарны бэрхшээлтэй тийм ингээм алгаараа тайралттай юм хүн байсан. Тийм учраас жишээ нь Зород маань гутлын үдээс тайлгдах юм бол гутлын үдэг ч юм уу тийм ээ. Одоо марафоны зам дээр 0 ороход нь шортных нь уяаг тайлаад буцааж ууж өгч юм. Иймэрхүү тусламжууд хэрэгтэй болдог. За тэгээд бэлтгэлийн хувьд гэх юм бол мэдээж хөтч маань тамирчныхаа амжилтаас хойш нь чангаахгүй байх нь бол зүйтэй. Тийм учраас хөтч маань тамирчнаасаа илүү сайн гүйдэг хүн байвал илүү сайн байдаг. Илүү туршлагатай хүн байвал мөн их сайн байдаг. Гэхдээ яг мэдээж олон марафон, олон жилийн явцд бол янз янзын тохиолдлууд гардаг л да. Зарим нь болохоор тамирчин нь илүү туршлагатай байх жишээ тийм ээ. Хөтч нь шин байж болох. Тэгээд энэ зөвхөн марафоны зам дээрх энэ нөхөрлөлөөс гадна, дэмжлэгээс гадна бүтэн жилийн хугацаанд дор хаяж хамтдаа бэлтгэл хийдэг. Энэ явцдаа энэ улсуудад гээд найз нөхөд болдог. Нөгөө эргээд яриад байгаа бичил хамт олон, бичил бүлгэм гэдэг юм маань ингээ бүрдэж эхэлдэг байгаа. Тэгээ бямбгаргуудад бид нар бас ууланд алхалт хамтдаа хийдэг. Тэрэнд ингээд хамтдаа яваад танилцаад ажил амьдрал тэгээд энэ чинь гүйлтээс ер нь халддаг л да энэ нөхөрлөл маань. Ажил хөдөлмөрлөө хүртэл ингээд бас ороод явах боломжтой. Тийм л одоо тэг яг санхүүгийн бас дэмжлэгийг хөтчүүд маань тамирчныхаа замын зардлыг босгоход нь бас хувь нэмрээ оруулдаг ийм одоо харилцаа байгаа та. Тийм тэгэхээр тал талаар нь ер нь тэр тамирчныг дэмждэг юм сайхан буянтай ажил байгаа. Тэгээд хүн болгон гүөх боломжтой. Манай тамирчид ч гэсэн хөтчүүд ч гэсэн эрэхтэй ер нь л гүйж үдсэн хүн ихцэн ирдэг дээ. Тийм. Тэгэл нэг жилийн турш бэлтгэл хийсний дараа бүгдээрээ л 42 км-ийн бүтэн марафоныхоо замыг дуусгаж чаддаг юм байна. Одоо ингэж хамтдаа бэлтгэл хийнэ гэж шүү дээ. Тэгэхээр яг хэцүү нь яг юу байдаг вэ? Хамт одоо мэдээж одоо алхалтаа тааруулна гэж байна. Тэгэхээр алхалтаа тааруулах гомдод яг юу хийдэм бэ? За хүүхдэд ярилцахтаа бас гүйж явахдаа сайн сонсохгүй байж магадгүй одоо зорилтын одоо төхөөрөмжөөр биеинтэйгээ холбогдож ярьд юм уу? Эсвэл зүгээр ингээд гүйж явахдаа чанга ярьд юм уу? Тийм ээ. Хажууд нь олон хүмүүс бас хэрэг одоо ингээд Монголдоо хэрэг ингээд тийм марафон зохион байгуулалт гэхээр олон ингээд хүмүүс чинь ингээд хамт гүйж инхээр олон гайдаа гүйж инхээр бас бүгдээр одоо ийшээгүй тийшээгүй нэхэр нөгөө бас сатаарах магадaltaй юм болоо гэж шууд цаанаас нэг дотроос бодогдож байна л да. Тэгэхгүй тулд одоо ямар аргуудаар та одоо биеинтэйгээ ингэж холбогдож биенийгаа илүү ойлгоцдог вэ? Магадгүй ингээл зүгээр одоо бэлтгэлээ хийх биш тийм ээ. Хийхээс өмнө зүгээр хамтдаа хоол идээд биенийгаа одоо ингээд хоолндоо илүү тасдаг ч юм уу. Эсвэл өөр яг юу хийдэг вэ? Гой онцлогуд нь. Яг нөгөө биеийн тамир гүйлт гэдэг зүйлийн нэг сайхан юм нь хэлний бэрхшээл юм уу? Ер нь бэрхшээл их багтай зүйл юм да, тийм ээ. Хүмүүс хоорондоо биенийгээ ойлгох найз нөхөд болоход бол хамгийн сайхан юм тэр баг. Ер нь спортоор танилцдаг, тэмцээнээр танилцдаг нөхөдлүүд бас зөндөө байдаг тийм ээ. Тэрнтэй төстэй ер нь хамтдаа зам дээр гараад гүүгэл эхэлчихэд тэгэл юм нэг л аяндаа учир нь холдол явцдаг. Нэг тийм төвхтэй юм байхгүй тийм ээ. Алхаа тааруулах маруулах бол хамгийн
энгийн юмнуудын нэг баг. Зүгээр нэг ингээд 5 км тойроод ирэхэд л тэр алхаа гიშгээ чи ингээд за энэ юм байна. Би том алхах юм байна. Энэ хүмүүс жижиг алхах юм байна ч гэдэг юм уу те. Ингээд явах юм байна. Энэ талд нь гарвал би зүгээр юм байна гэл энэ бол ингээд явчихдаг. Тэгээ тэрнээс гадна мэдээж хэрэг гүйлтийн замаас гадна тэр нөхөрлөл маань айгүй олон юм бие бинийгаа дэмждэг, урам зориг өгдөг юм. Хөтчүүд өөрсдөө тамирчдаас маш их урам зориг авдаг бас. Тий. Тэгэхээр ийм харилцан өгөө аваатай ийм сайхан нөхөрлөл бий болдог. За тэгээд өөрөө чи хэлсэн мэдээж тэр хоёр хүн хоорондоо танилцаад юм уу эсвэл ингээд багаараа гүйлтээс гадна өөр ямар хобби байх вэ? Юун дээр ингэж хамтарч нөхөрлөх үү тийм ээ. Тимнүүд бол өөр тийм тэр хос болгоноос шалтгаалаад өөр болно. Манай байгууллагын зүгээс бол яг марафоны бэлтгэл хийж яхад бол 7 хоногт дунджаар 6 өдөр бэлтгэлтэй байдаг. Тэгэхээр ер нь их ойрхон уулзалддаг. Ер нь ангийн хөвгтөч болдог гэх үтэй тийм ээ. За таны хувьд одоо ингээд олон улсын марафоныг оролцож байхдаа за яг одоо дарж тахаа үжин хэсэггүй хугацаанд студиэд уулзаж тэгээд илүү хөдөлгөөн нөгөө бас мэдээлэл ярилцъя. За дахин өглөөний мэнд хүргье студиэгийн тавтамаар л за бид нар зочинтой болонгаа өргөжлүүлж байна. За тэгээд өнөөдрийн зочинтой болонгийн зочин Ахилс Монгол олон улсын байгууллагын одоо үүсгэн байгуулагчдын нэг удирдах гишүүн за хөтөж гөгч төмөрхөө хөрөлцөөсөн байна. За шууд яг ингээд араас нь ингээд ийм асуултууд зөндөө орж иж байна л та. За дөнгөс хоёлаа хөтөж хүн ямар хүн байдیں۔ Яг юу хийдیں۔ Яаж одоо тамирчтайгаа ингээд нийтдэм бэ гэсэн тийм асуулт байсан. Харин таны хувьд та өөрөө одоо ингээд марафонд оролцож ирсэн яг ямар марафонд оролцож байсан бэ? Бас яагаад гівэн тийм гүйлтийн юм спорт руу ороод ирвэ? Ер нь та ямар мэргэжилтэй яг юу хийдэг хүн байсан бэ? За би түр ярьсан Google шилдэг байсан. Ахилс Монгол байгууллагатай таарлахаас өмнө. Тэгээд 15 онд би Нью-Йоркийн марафонд бага оролцуулахар болоод тэгээд нөгөө Нью-Йорк төвтэй төв байгууллагаас хэдэн хүний урилга квот аваад тэгээ ингээ явах болсон. За тэгээд явхад манай зороод маань хөтчүүд хэрэгтэй байсан. Дөрөв ярьсан тийм ээ бас хөтчүүд маань гүйлтийн зам дээр дэмжлэг үзүүлэхээс гадна бас замын зардалтанд ч гэсэнтэй тус нэмэр болдгоо гэт. Тэгээ яг тийм журмаар манай их нэрвтээр анх марафон гүүхээр шийдсэн. Мэдээж шийдвэр маань болох дээр ер нь их төгшөөртэй юм тогтлуулсан. Тийм баг. Ийм байсан. Тэгээд аль болох л өөрсдийнхөө хэмжээнд бэлтгэл хийх гэж хичээсэн. Тий. Тэгээ гүйсэн. Тэгээд яг хөтэ энэ гүйлтийн спорт гэдэг юм маань ерөн спортууд төстэй байдаг бах зөвхөн гүйлтэж биш тийм ээ. Таалагдсан ер нь. Их сайхан таалагдсан. Тэгээд нөгөө эрүүл байхад бие зүв авч явах ч юм уу те жингээ зүв зохицуулах ч юм уу тэр болгонд маш зүйтэй санагдсан. Тэгээ нэгээр ер нь гүйлт рүү нэг орсон хүмүүс ингээд их дуралдаг юм шиг надад одоо ингээд ажиглагддаг болсон сүүлийн жилүүдэд. Тэгээд нөгөө өөрийнх нь эргэн тойронд байгаа улсуудын хүртэл ер нь ингээд гүйлттэй бас оруулах. Тэр хүмүүс нь хараад ч гэсэндээ бас тэ сонирхох, урам авах юм зүйл юм байна гэж бодсон. За тэгээд би ер нь Ахиллесийнхаа тамирчтай л хамтдаа марафонод гүйсэндээ. Тий, Нью-Йоркийн марафонд бол нэлээд гүйсэн. За тэгээд Нью-Йоркоос өөр гэвэл би Берлинд, Лондонд, тэгээд Чикагогийн марафонд гүйсэн. Одоо их 7-8 болчих чинь удаа сая Сидней нэмэгдсэн. Тэгээд одоо Шанхай нэмэгдэнэ гэдэг байгаа. Тэднээс 4-ийг гүйсэн. Би яг нөгөө 6 од мод гэсэн юмд бол нэх яардаггүй. Тий. Тэгээд яг нэг тааваараа яг нөгөө тааруулаад тамирчид хаана хүн амьтаг хэрэгтэй байна. Тийш нь очиж ер нь дэм болох хэмжээнд оролцдог. Зүгээр жижиг марафонуудад жижиг гүйлтүүд ч юм уу те 21 км ч юм уу байгаа газар эднэрээ бол ороод явдаг. Тэднийг бол нэг тоолдгүй. Яг бас тэгээ нөгөө 6 марафон их 6 их 7-8-ыг
юу хурдан гүгээд бүгдийг гүйцээчих бас би нэг сонирхолтой байгаад байгаа. Магадгүй дуусчихвол тэгээд сүүлд нь яг юу хийх хэрэгтэй байлээ гэж бас нэг тийм өөртөө нэг бас нэг тийм бодоод мэдчихнэ. Аюул өөр спортоор очиж магадгүй. Яг зөв. Тэгэхээр тэр зорилгыг ингээ аль болох байлгаад авах тусам тогтмол гүгээд авах олон жил тууштай ингээд байгаад авахт маань бас нэмэр болж байгаа болов уу гэж тийм ээ. Тийм байна. За харин тэгээд та өөрөө яг ямар мэргэжилтэй юм бэ? Тийм шүү дээ. Би юу яасан нөгөө Сараатай бит хоёр тэр арга хэмжээнд дээр тааралдахад бол би банкнд ажилладаг байсан. Тий. Тэгээд энд Монголд банкнд ажиллахаас өмнө Америкт бас банкны салбарт ажиллаж байсан. Тий. Тэгээд тэрнээсээ хойш бол байгаль хамгаалах чиглэлээр байгаль орчны чиглэлээр одоо ингээд ажиллаад явж байгаа да. Одоо яг нөгөө COP17 гэж том хурлал бас болж байгаа. Тэгээ өнөөдөр одоо ингээд нээлттэй хийж эхэлж байна. Тэр бас тэрний хүрээнд бас та хамрагдж байгаагүй бодвол хэрэг байгаль. Манай нөхдүүд бол зөндөө оролцож байгаа. Би одоо Ванкуверт, Канадын Ванкувер амьдарч байгаа. Тэгээд сая аав ээжтэйгээ хэд хоног байх гад 100 Улаанбаатарт ирсэн байгаа. Наадмалж байгаа шүү дээ, тийм ээ. Тий, наадмалж байгаа хойно ирсэн. Гэхдээ ер нь бол тий. Аав ээжтэйгээ гэр орныхонтойгоо сайхан байна. Тэгэхээр та одоо ингээд алсаас үйл ажиллагаа явуулт юм байна шүү, тийм ээ. Одоо ажиллаа бол тэгээ онлайн хийд юм байна. Одоо яг энэ Ахилс Монголтой бол. За тэгэхээр ихэвчлэн би бол ингээд таныг энэ чинь ингээд бэлтгэлээ хийгээд за Монгол одоо тамирчтайгаа их бэлтгэл хийд юм байна. За тэгээд ихэвчлэн Монгол хүмүүст гайд хийд юм байна гэж бодсон. Тэгэхээр гадаад ч гэсэн бас адилхан яг энэхүү үйл ажиллагаагаар та оролцдог уу? Оролцсон. Тэгээд ер нь бид нар үйлсэн иймэрхүү ямар нэг орсон хүн ингээд дурладаг юм байна л тий. Тэгээд би ч одоо тэгээд нэгдүгээрт өдөртөх зүйл дээр л байдаг. Тийм тэгээд бид нар жишээ нь одоо сар болгон санхүүгийнхаа хурлыг хийх жишээтэй тийм ээ. Туулзын хурлуудаа бол ингээд хийгээд явдаг. Тэгээд марафонууд дээр заримдаа оролцоод ингээд хөтжөөр оролцоод явна. Зарим нэг юм дээр одоо дасгалжуулалтын хөтөлбөр гэхүүдээ тийм ээ. Тэгээд одоо зөв хооллолт яавал зүйтэй юм тэр эрүүл мэнд талаас нь би хөтөлбөр дээр нь бас дугаа байж чадахгүй хошуу нэмэрлэнэ. Тийм юмнууд жоохон үзэж харсан өөрийнхөө судалсан юмнуудыг бас сургалт маягаар энэ өөрийнхөндөө ахиалсынхантай орно тий. Энд бол яг газар дээр бол маш чадварлаг маш олон жилийн турш тууштай ажиллаж байгаа юм баг маань байдаг. Маш том сэтгэлтэй Дамра очоо номин манай багийн багш гэж зөндөө олон улсууд энд ажлын маань нугалж ингэж явдаг юм байгаа. Тий. Тэгээд тамирчдтайгаа хамтарч бэлтгэл хийн гэдэг маань ер нь заримдаа янз янз байдаг л да. Бид нар монголчууд ч бай, гадныхан ч бай яг марафоныхоо өдөр ч юм уу нэг 2-3 өдрийн өмнө яг марафоныхоо болох гэж байгаа хотод уулзаад халаалт хийгээд бэлтгэл хийгээд ингээд яг нэг мэдж авъя гэсэн юмнуудаа биер уулзаж мэдж авах нь бол тийм. Тэрнээс өмнө бол цахимаар холбогдоод уцаар яриад бас зөндөө дэмжлэг биеиндээ өгж авах юмуд байдаг. Тий. Одоо тэгээд ер нь байгаа газараа өөрийн хобби өөрийн нөгөө дотор угаасаа байж байгаа юм учраас гүйлтийн группүүдтэй очсон газараа ер нь холбогдоод хамтраал ингээл Google явдаг л та. Тэгээд Ванкуверт маань бас ялгаагүй монголчууд бас зөндөө байдаг. Тэгээд тентхийн маань Ванкуверийн монголчууд маань бас их сайхан хөдөлгөөнтэй, идэвхтэй амьдралтай, ууланд алхах дуртай, гүйдэг юм усуд байдаг. Ванкувер маань өөрөө их сайхан хот. Гүүх дугуй унахад бол маш сайхан. Тэгээд тэндээ бол одоо бид нар Ванкуверийн монголчууд маань 4 дахь жилдээ дараалаад энэ ихтгэл найдвар боломж гүйлтийг Ванкувер хотод зохиож байгаа. Яг энэ тий одоо яг энэ нөгөө нэгдсэн бүртгэлийнхаа юугаар сайтаар орж бүртгэлээ хийлгээд хандваа өгөөд тэгээд тэндээ зохион байгуулад ер нь ингээд 4 дахь жилдээ энэ жил зохион байгуулагдана ийм байгаа та. За энэ жилийн одоо яг энэ марафон тэл найдвар гэж байгаа марафон 9 сарын 19-нд л. 9 сарын 19. Ер нь 9 сарын 3 дахь бямб гарагт бид нар уламжлуулахад зохиогод ирсэн байгаа тийм ээ. Тэгэхээр одоо магадгүй нэг Улаанбаатар марафон ч юм уу эсвэл том марафонд бас бүртгэлээ хийж амжаагүй эсвэл бүртгэлээ хийчихэд нэг гүйж амжаагүй хүмүүст бас байгаа бол одоо манай хэрхэн сонсогч үзэгчтэй бас та бүхэнд бас өөр альмаар нь тий 9 сарын 19-нд итгэл найдвар гэж маш бас том хөлөтэй арга хэмжээ болж байгаа. За энэ хүү марафонд бас олон
одоо мянган тамирчид оролцдог болсон байгаа. Зүгээр хөгжлийн бэрхшээлтэй тамирчдаас гадна бүр зүгээр энгийн тамирчид энгийн хүмүүс ч гэсэн оролцох боломжтой шүү гэж бас та бүхэнд дахин сануулмаар байна. За тэгээд марафонд гүйж байгаа, марафонд оролцож байгаа хамгийн гол нь төрүүлэх биш, хамгийн гол нь ингээд оролцоод бие биенийхээ ингэж харж өөртөөгөө ингээд ярилцах, өөрийгөө сонсох ийм бас гоё зүйл үүдэг гүүхээр тийм ээ. За тэгэхээр одоо ингээд бас таны хувьд ингээд олон бас марафонд оролцсон байна, бас туршлагууд байна. За манай Монголын тамирчдын одоо онцлог гэж бас юу вэ? Магадгүй та тэрийг олж харсан баг тийм ээ. Хэрвээ за давуу тал нь юу гэдэг юм бол за тэгээд дутагдал нь юу вэ? Зөвхөн тамирчид биш яг үндсэн зохион байгуулалтаас нь бас юу сайжруулвал илүү бас олон хүн хамрагдах, илүү олон хүн тэмцээнд амжилт гарах боломжтой юм байна гэж харсан зүйлсүүд бас байгаа хаа. За ер нь Монголын гүйгчдийн сул давуу тал гэхээс илүү ер нь би зүгээр туршлагатай шинээр гүйж эхэлж байгаа хүмүүсийн ялгааг илүү их анзаарсан юм болов уу? Тий. Тэгээ манай дээр нөгөө Ахиллес дээр ирж байгаа тамирчид маань за яг хөө ингээд олон жил тууштай явж байгаа тамирчид байна. Тэгвэл ер нь шинээр гүйж эхэлж байгаа улсууд их эртгэлтэй. Тэгээ хөтжүүч бай, гүйгчч бай. Тэрэн дээр мэдээж яг зүгээр цаг хугацааны л асуудал. Тэгээд нөгөө ганцаараа биш ийм хамт олонтой нэгдээд гүйчж байгаа учраас ер нь л нэг ихний 6 сарынхаа дотор л айгүй их юм их сурж авдаг л та ойлгоод авдаг тий. Одоо гутлаа зүг үүдхээс ахвалал тийм ээ зүг гутал өмсөж гин үү гიშгэлт алхаа хөл тавилт зүг байна уу гихчээтэй. Тэгэл нөгөө ачаалаа ихтүүлнэ гэдэг түгээмэл алдаа бол айгүй их гардаг. Тий. Хит богино хугацаанд хит зайгаа нэмээд явчихар чинь бэртэл авах гэдэг ч юм тий. Тийм бэ. Гэхдээ ер нь нөгөө гүйлтийн спорт чинь эхлэхэд хамгийн хялбар спортын хэлбэр гэж яригддаг тийм ээ. Одоо хэрэгсэл заал талбай эсвэл ингээд баг бүрэлдэх шаардлагагүй. Зүгээр л нэг гүйлтийн пүүз байхтал тэгээд өглөө гараал өөрөө хүссэн газар ингээд гүйчж болдог. Тэр талаараа их сайхан спорт юм да. Тий. Тэгээд яг сураад явна уу? Яг түрүүний юмнууд л байдаг. Ер нь хамгийн түгээмэл юм бол хүн ачааллаа ихтүүлэх гэдэг лээдэг тийм юм би. Тэг яг зөндөө нарийн ширийн юмнууд бол зөндөө байдаг. Тэр үгэл ингээд аянда хүн ойлгож иж өөрөө яг биеэрээ амсаж иж тэргээ яг сайхан сураад явах нэг амттай байдаг. Одоо яхаа нэг жишээ нь одоо хүмүүст нэг боддог шүү дээ. Дотроо бол нэг 5 км за магадгүй нэг ингээд 5 км юу бэ гайгүй штэ гэж гүйчдэг тийм ээ. 5 км-ийн хооронд би шууд нэг мөс 10 ч юм уу 21 гүйчээ чаддаг штэ гэж дотроо боддог бах тийм ээ. Тэгээд нөгөө яг марафонд бүртгүүлээд яг гүйгээд эхлэхээр за нэг ихний нэг 3-4 км гүйчээд ер нь бол тэгээд цааштай ингээд хялаад эхэлж байгаа юм. Тэгэхээр яг өөртөө тохируулсан яг нөгөө хэмжээ өөртөө тохируулсан гүйлтийн дээр одоо нөгөө хотын бас өөртөө тааруулаарай гэж хэлмээр тийм ээ. Миний нөгөө хэлээдсэн нь асуудсан одоо олон улсын юм тэмцээнд оролцож байгаа манай тамирчдын нөгөө асуудал нь юу болохоор гэхээр за мэдээж хамгийн ихэнд санхүүжилт их одоо хамгийн том асуудал байдаг баг. За дараа нь тэгээд мэрэгжлийн одоо яг нөгөө хоол зууч юм уу эсвэл за мэрэгжлийн бас тасалжуулагч за тэгээд өөр мэрэгжлийн бас хэрэгслүүд хэрэгтэй байдаг байхаа. Тэрэн дээр жоохон тулгамдаг байх гэж бодож байгаа. Одоо гадаадынх нь бол мэдээж одоо нэг том хэмжээнд том тэмцээнд орохоор энэ чинь нэг хүний ард хэдэн хүн зогсдог гэлээ тийм ээ. Сэтгэл зүйч байна, за хоол зууч байна, за тэгээд хувийн тасалжуулагч, хувийн бараг одоо юу гэдэг одоо тайвшруулагч юм уу тийм ээ. Тийм олон хүмүүстүүд тэгээ Монголд арай бид нар яг нөгөө цөөхнөрөө тэгэл болгоол яваад байдаг. Тэрэн дээр нь яг бид нар ингээд анхаарад илүү яг нэг юм системтэй болох юм бол илүү тамирчдын амжилтанд хурдан хүрэх ч юм уу эсвэл тамирчдын амжилтыг байнга дээр нь ингээд барих боломжтой юм болов гэж хараад байгаа юм. Тэгэхээр яалчгүй нэг тийм зүйлүүд бас одоо тулгамдаг баг тийм ээ. За юу нөгөө бүр гүйлтийн спортын дэлхийн хэмжээний амжилт эвдэх гэж зорж байгаа ч юм уу тийм ээ. Тийм мэрэгжлийн тамирчдын хувьд бол арай өөр байдаг баг байдал. Бидний хувьд бол арай өөр. Тий. Бидний хувьд бол нөгөө
дэлхийн хамгийн хурдан хүнийг бий болгоё гэсэн эрхэм зорилго маань биш учраас тий арай ууж байж болно гэх юм уу та тийм ээ. Тийм. Тэгэхээр яг түрүү хэлсэн одоо жишээ нь техник хэрэгслэх юм бол бэрхшээлтэй тамирчдын хувьд бол одоо тэрэгцэртэй тамирчдын хувьд бол тийм. Одоо гүйлтийн сэлмэн хөлж гэдэг юм уу те. Тиймэрхүү юмнууд бол мэдээж үнэтэй чанартай сайныг хэрэглэе гэвэл мэдээж тийм санхүүгийн тусалцаатай. Гэхдээ яг өнөөдөр хүртэл бид нар бол тэгээд олон нийтийнхээ дэмжлэг ийм сайн санаатай хүмүүсийн тусламжаар өнөөдөр хүртэл ингээд болгоод ирж байгаа. Тийм. Яг спортынхаа хувьд бол гүйлт ер нь тийм юм их цөөтэй шүү. Ер нь гүйлтийнхаа өөрөөсөө их хатууж сурдаг энэ чинь төвчээрийн спортын төрлүүдийн нэг ч дээ одоо ундаг дугуй сэлэлдэг гүйлт гэдэг шиг. Тэгэхээр төвчээрийн спортынхаа ер нь хэр варгийн юмыг нэг тоохоо болсон ингээд даваад гарчдаг ийм хээгүү ийм төвчээртэй болцсон байдаг. Тэгэхээр тэрэн дээр бол нэг сүрхий юм байхгүй. Зүгээр л өөрөө яг бэлтгэлээ үнэнчээр хийгээд байх юм бол яг тэр тэмцээний өдөр бол үр дүн угаасаа ингээд харддаг юм байгаа. Тэгээд түрүүн өөрөө бас хэлжсэн нөгөө зайгаа хит томоор бодоод гүүхээр ингээд явдаг гэдэг. Хүн болгон янз янзаар эхэлдэг тийм ээ. Бидний хувьд бол тэр нь зүгээр. Яг өөрийнхөө тэр чинь өөрийн л туршлага шүү дээ тийм ээ. Тэгэхээр зарим нь бол арай хаширлаад дэндүү баг зайд өөрийгөө сорьцсон байна ч гэдэг юм уу. Тэгээд тэр хүн чинь зарим хүмүүс ингээд бас урам зориг авахдаа өөр тийм ээ. Би ингэж чаддаг юм чи ёстой бэлдэж байгаа дараа жил би ёстой сайн гүндээ гих хүмч байна. Тийм. Тэг яг нөгөө хамт олноор дамжаад орохлоор мэдээж эхнээсээ нөгөө хүмүүсийг хараад би ингэх юм бэ энэ хүмүүс ингэж байна гэд бас асуух албагүй ингээд бас суралцаад явдаг юм. Би нөгөө улсууд маань зөвлөд өгдөг. Манай Ахисл Монгол түрүүн биелж гисэн багийн багш гэдэг мэрэгжлийн биеийн тамирын багш хүн ингээд ажиллаад бага бүтэн жил тасгалжуулаад явдаг. Өвлийн үйлрэлд халдиргаатай хит хүүтэн босон үед бол заалны бэлтгэл рүү орчдөг. Тэгээд гайгүй дулаараад ирэхээр нь бол үндэснийхээ цэцэрлэгт хүрээлэнд 6 хоног 7 хоногийн хийдэг юм байна. Яг одоо ингээд дараагийн асуултууд ингээд орж иж байгаа байхгүй. За одоо хөгжлийн бэрхшээлтэй тамирчид бол бэлтгэлээ за энгийн тамирчид бол бэлтгэлээхэд бол за бүх зөмсөл гараач нь хаач одоо голохгүй бэлтгэлээ хийж явах тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй одоо тамирчид ялгаа тэрэгцтэй тамирчид бол за зурны улиралд хаана бэлтгэлээ хийдэг вэ? Өвлийн улиралд хаана бэлтгэлээ хийдэг вэ? Магадгүй өөр зарчмаар өөр горон дээр бас бэлтгэл хийх юм болоо. Яг бэлтгэл хийх газар нь бол ер нь төстэй. Тэрэгцтэй байна уу? Өөр хөл дээр гүйж гэнэ үү тий. Өвлийн улиралд бол дотор бэлтгэл хийдэг, заалны бэлтгэл рүү ордог. Гол нь бид нар нөгөө аюулгүй байдал хит хүүтэн болохоор бас нөгөө бие халах нь удааштай тийм ээ тийм. Тэгээ бэртэл гэмтэл авах бас тийм эрсдэлтэй учраас дотор бэлтгэл рүү ордог. Тийм. Гадаа бол дулаараад ирэхээр бол үндэснийхээ цэцэрлэгт түрээлэн л тэрэгцтэй ч бай зүгээр хөлөөрөө гүйдвч бай тийм. Харин яг нөгөө хүдний улирал зааланд яг одоо тэрэгцээр ингээд тойролтоор гүйт юм болоо тойрогор гүйт юм болоо яг тийм тохиромжтой заалууд яг юу вэ? Тэр нь одоо магадгүй бас дөнгөж сонирхох гад бас тийм тамилчд байгаа шүү дээ тий. Тэрэн дээр нь таагаа хэлээч. Тий яг хөө төрөл төрлийн бэлтгэлүүд хийдгэлтэй ер нь гадаач байсан доторч байсан нөгөө спринт гэдэг юм хурдны бэлтгэлүүд тийм ээ. Нэг тесрэлттэй богино зайд гүйх бэлтгэлүүд байна. Маш удаанаар зөөлнөр гэж бие халаах пульс зүрхнийхээ цохилтыг ингэж дасгах тойроод гүйх дасгалууд байна. Тэгэхээр тэр бүгдийг зааланд хийгээд явна. Тэгээ бас хүчний дасгалууд тийм. Гүйлтийн спорт ялангуяа юм холын гүйлтийн зайд гүйхэд зөвхөн гүйлтээр бэлдээд байх юм бол бас хангалтгүй байдаг. Тэгэхээр энэ одоо ер нь хүн бол ялангуяа орчин үеийн өнөөдрийн хүн бол 42 км-т өдөр болгон гүйгээд идэг учраас бие нь зүгээр л өдөр тутмынхаа ачаалал тохирсон юм хэмжээнд байж байгаа. Одоо офстой очиод суугаад гэрээсээ ажил хөрөх ч юм уу те нэг ойрхон юм шогшох шатаар авах тиймэрхүү юмдаа бол ингээд бэлтгэлтэй байж байгаа. Ингээд ачааллыг хэтрүүлээд эхлэхлээр бие яг тэр хэмжээнд бас бялдаржуулахгүй болохгүй байгаа. Тэгэхээр хүчний бэлтгэлүүд хийдэг. Тий. Стаминыг нөгөө сайжруулахын тулд бас хийж явах тийм ээ. Яг хүчний бэлтгэл заавал хийдэг. Гарны булчин сайжрах хэрэгтэй. Гүйлтэнд ер нь бол гар бас чухал байдаг тийм ээ. Тий. Тэгээд хөл тулгуур хэрэгтэй байна. Хөл байна. Тэгээд нуруу байна. Одоо кор гэдэг байгаа те биеийн цүм. Тэр булчингууд ер нь дийлхээ болоод эхлэн хүчний дасгал хийхгүй бол тэгэхээр яг нөгөө нэг замаа тулж явах явцад булчин зангирах, шүрмэс татах ч юм уу тийм ээ ингээд булчин ерөөсөө буугаад өгөх ч юм уу иймэрхүү асуудлууд гарах
магадaltaй байдаг учраас бас хүчний бэлтгэл хийдэг. За баярлалаа, маш дэлгэрэнгүй бас энэ нарийн онцлогуудын та гоё ингээд танилцууллаа, хэллээ. Ер нь бол нэвтрүүлгийн цаг өндөрлөхөд төгч байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсөлд за яг та 9 сарын 19-нд болох талаар том марафоны талаар за тэгээд нийт одоо Ахилс Монгол нийгэмлэгийн одоо бас онцлогууд за тэгээд магадгүй шинээр одоо бүртгүүлэх одоо тамирчид бас таны ер нь бол ойрын бас бодож байгаа ажлын төлөвлөгөөнүүдийн талаар ингээд нэг гоё товчхон танилцуулж хагаад. За яг хоо энэ гүйлттэйгээ холбоотой 9 сарын 19-нд 9 сарын 3 дахь бямб гарагч зөвхөн энэ жил биш юу нэг жил болгон хийгдээд явдаг. Тэгэхээр энийг яг бүгдээр календартаа хийгээд авчаасаа гэж би бас бодож байна. Тэгээд бүгдийг нь урьж байна. Манай гүйлтэнд оролцоорой, их сайхан гүйлт болдог шүү. Улаанбаатар марафон бүртгүүлсэн амжаагүй улсууд гэдэг ах чинь байхгүй. Ер нь аль алинд нь бүртгүүлээрээ ер нь онцлогтой өөр ингэсэн онцлогтой сайхан гүйлтүүд байгаа шүү тий. Бид нар бол энийг нэг баяр наадам байдлаар хийх гэж бас их оролддог. Ер нь тийм уур амьсгал байх нь зүйтэй юм байна. Тий. За тэгээд жилдээ ингээд одоо юу гэдэг Улаанбаатар марафонд нэг орлоо. Тэрний өмнөх нэг 2-7 хоног юм уу нэг сар бэлтгэл хийлээ. Энэ одоо манай 9 сарын ихтгэл найдвар уламжууд ороход мөн тиймэрхүү байдлаар бэлдээд өнгөрмөөргүй. Ер нь ингээд тууштай баймаар хүмүүстэй танилцмаар метрүү ярьсан нөгөө юм хамт олонтой нэгдмээр гүйлтийн юм нэг группт орчмоор байх юм бол бид рүү ярьсан үндэсний цэцэрлэг түрээлэнгийн зүүн хойд хэсэг тийм үү да нэг гүйлтийн замынх нь тэнд манай Ахилс Монгол олон улсын байгууллагын Club House гэж жижиг юм байшин байдаг. Тэрэнд ингээд бэлтгэлүүд явна. Хинч очоод хамтдаа би ингээд гүйж эхлэх гэж байгаа маа эсвэл би ингээд гүйх гэсэн чи групп хэрэгтэй байна ч гэдэг юм. Би та нартай гүйж болох үгээд очоорой би өрий байгууллагынхаа өмнөөс хамт олонныхаа өмнөөс бид нар бол бүх хүмүүст нээлттэй дуртаяа бид нар шинэ хүмүүсийг ингээд игнэнд ийсүүлээд найз нөхд болоод ингээд хамтдаа гүйлтэх группт оруулдаг. Тэгэхээр тэнд хүрээд ирээрээ ихэнхдээ өглөө явдаг бэлтгэлүүд. Тий. Тэнд хурж ирээд эсвэл бид нар манай вебсайт юм уу Facebook пэйжээр бас холбогдоод яг маргааш энэ бэлтгэлтэй байгаа юу гэдэг ингээд холбогдоод очороо. Манай одоо энд ингээд клубд хийсэд явж байгаа ажилтнууд ч бай, сайн дурынхан ч бай, хөтчүүд ч бай, тамирчид ч бай дандаа ихэнх нь ер нь тэгж очисон байдаг. Танихгүй байжгаа шууд очиод ингээд найзлууд явдаг юм. Тэгэхээр бүгдээр ингээд өрий тэгээд ер нь нөгөө хожим хойно урт наслын чанартайгаар урт наслын үр хүүхэд хайртай хүмүүсийнхаа дэргэд аль болох олон жил түшгэн болж явъя. Одоо үр хүүхэдтэй аль болох ачаалал баг болъё, дараа болохгүй, эрүүл чирэг бай. Эргээд нөгөө хайртай хүмүүстэй дэмжиж гэвэл мэдээж энэ эрүүл амьдралын маяг тийм ээ. Гүйлт хөдөлгөөн тэгээд энэ хамт олонтойгоо байх одоо ухаан санамжинд хүртэл энэ спорт маш их өгөөж үр дүн өгдөг юм байгаа тийм ээ. Тэгэхээр бүгдээр ингэ уриалж 9 сарын 19-нд итгэл найдвар боломж гүйлтэнд оролцоорой. Бүртгэл бол онлайнаар явагдаж байгаа. Явж л байгаа тийм ээ. Тий. Бүртгэлээ хаана хийвлээ? Бүртгэлээ Ахилс цэг марафон цэг эмэн гэсэн вебсайт байгаа. Тий. Бид нар тэгээд бүртгэлээ бол аль болох эрт нээж ажиллаж эхлээд байгаа. Одоо сая сүүлийн 2-3 жилээс эхлээд одоо энэ марафон болоод өнгөрсний дараа жишээ нь 10 сарын сүүлээр 27 оны бүртгэлээ нээх жишээтэй ингэж аль болох түр өөрөөс асуусан яаж болох олон хүн оролцуулах вэ гэхээр одоо тэрний бас нэг авч байгаа арга хэмжээний нэг нь аль болох бүртгэлээ эрт нээх. Тэгээд олон улсын тентхийн нөгөө гүйлтийн зарлал бүртгэл байдаг сайтуудад өөрийнхөө гүйлтийг бас оруулж өгөх гэдэг иймэрхүү ажлууд хийж байна. Тэгээд энэ жилийн онцлог нь одоо марафоны нөгөө хураамжийн одоо санхүүжилтээс сүлд нь бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ингээд бас дараагийн тэмцээнд юм уу юмд ингээд бас ажил нэмэр болох тийм одоо сайн явж байгаа гэж сонсч байсан тийм ээ. Тэгэхээр манай хэм сонсогчдоо энэхүү итгэл найдвар боломж гэсэн марафонд 9 сарын 19-нд болох энэхүү гүйлтэнд та оролцож бас өөрийн хөв нэмээ оруулж дараагийн бас магадгүй алдартай дэлхийн бас олон улсын хэмжээний бас тийм
супер одоо өрсөлдөх боломжтой тамирчдыг бас та санхүүжилж байна гэсэн бас утга байгаа шүү гэж бас хэлмээр байна. За тэгээд ямар ч байсан өнөөдрийн манай зочинтой болонгаар Ахилс Монгол олон улсын байгууллагын одоо үүсгэн байгуулагчдын нэг за удирдах гишүүн хөтөж гөөгч одоо Төмөрхүү ах маань хөрөлцөн ирсэн байна. Тэгээд танд өнөөдөр бас цагаа заваа гаргасанд маш их баярлалаа. Гадаадас ирж чад ингээд Монголда байгаа хідэн бас хормынхаа бас хідэн цагийн ч гэсэн манад бас өнгөрүүлсэнд бас баяртай байна. За тэгээд магадгүй энэ спорт, энэ гүйлтийн талаар илүү дэлгэрэнгүй бас мдээгүй хараагүй өнцгөөс бас та бүхэнд хүргэсэн байхаа гэж бас найдаж байна. За тэгээд дахин манай энэ марафонд оролцоосаа гэж хэлмээр байна. За тэгээд яаж бүртгүүлэх гэхээр Ахилс Монгол сегмент гэсэн тийм. Ахилс цэг марафон сегмент. Тэ Ахилс цэг марафон сегмент гэж сайт руу орж бүртгүүлээрэй. За тэгээд бүртгэл энэ жилийнхаа хэрэг магадгүй цаг хугацаанд энэ жилд амжихгүй бол дараа жилийнхэд нь бас бүртгүүлээрэй. За тэгээд гүйлт бол зөвхөн тийм төрүүлэх амжилт гарах биш. Зүгээр гүөхөд өөртөө ярилцах, олон хүмүүстэй ингээд танилцах тэр тийм одоо давуу тал гаргадаг. За тэгээд гүөхөр угаасаа нэг ад жаргалын гормон илэрдэг тийм ээ. Тэгэхээр ер нь бол хүмүүст ингээ харахаар гүйдэг хүмүүст ихвчлэн дандаа юм ад жаргалтай нэг тийм гоё эриг энергитэй харагддаг байгаа шүү. Тэгэхээр та бүхэнд бас гүйлт гэлтгүй ер нь спортоор сайн хичээлээрээ монголчууд угаасаа спорт гээ буюу янз бүр юмд бас гайгүй ээлтэй бас авьяастай олон талын авьяастай байдаг болохоор за тэгээд энэ хүрээнд өнөөдрийн мандах нараа өглөөний шоу өндөрлөж байна. Та бүхэнтэй хамт хөтлөгч Мөнх баяр хөтлөгч Ануужин за тэгээд найруулагч төвлөрнөр ажиллаа. Тэгээд бүгдэнд нь ажлын амжилт хүсье. За тэгээд маргааш бас шууд эфир та бүхэнтэйгээ уулзцай. Өнөөдрийн бас зочинтой маш их баярлалаа. Тэгээд маргааш уулзцай. Баярлалаа. Баяртай юм сонсогчдоо.